Сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ герман хэлний тий алгалын тухай авч үзье. Тий алгалыг германаар der Fall гэдэг. Энэ нь олон тоон шилжигтэй die Fälle болж хувирна. Герман хэлэнд дөрвөн тий алгал байна. Эхний тий алгалыг nominative гэнэ. Энэ бол монголоор нэрлэхийн тий алгал. Герман хэлэнд тий алгалуудыг зүгээр 1 2 3 4 дахь тий алгал гэхээс гадна мөн nominative, genitive, dative, accusative гэж нэрлэдэг. Нэгдүгээр тий алгалыг der erste Fall буюу nominative энэ нэрлэхийн тий алгал гэсэн үг. Хоёр дахь тий алгал der zweite Fall буюу genitive-ийн тий алгал энэ хариалахын тий алгал гэсэн үг. Гурав дахь тий алгал der dritte Fall буюу dative энэ нь өх оршихын тий алгал гэсэн үг. Дөрөвт тий алгал нь der vierte Fall буюу accusative энэ нь гарахын тий алгал гэсэн үг. Герман хэлний нэрлэхийн тий алгал nominative. Монголын шиг хэн юу гэсэн асуултанд хариулагдана. Хэн гэхээ германаар wer, юу гэхээ германаар was гэдэг. Хоёр дахь тий алгал genitive буюу хариалахын тий алгал. Хэний юу нэ гэсэн асуултанд хариулагдана. Энэ асуултыг германаар wessen гэдэг. Гурав дахь тий алгал dative. Өх оршихын тий алгал хэнд юу гэсэн асуултанд хариулагдана. Энэ асуултыг германаар wem гэдэг. Дөрөв дахь тий алгал accusative. Хэнийг юу гэсэн асуултанд хариулагдана. Энэ асуултыг германаар wen, was гэдэг. Эр үг тий алгалаар хувирахтаа nominative тий алгал хэвээрээ байна. Der Stift, der Mann. Der Stift харандаа гэсэн үг. Der Mann тэр эрэгтэй хүн гэсэн үг. Хариалгын тий алгал хувирахтаа der Artikel, des Artikel болно. Der үгийн төгсгөлд es нэмэгдэнэ. Der Stift байснаа des Stiftes. Der Mann байснаа des Mannes. Тэр харандааны тэр эрэгтэй хүний гэсэн үг. Энэ үг өх оршин тий алгалт хувирахтаа der Artikel нь dem Artikel болж хувирна. Der Stift байснаа dem Stift болно. Article нь de байснаа dem болж хувираад үгийн төгсгөлд өөрчлөлт орохгүй. Dem Mann тэр эрэгтэй хүнд гэсэн үг. Accusative-ийн тий алгалд хувирахтаа der Article нь den Article болж хувирна. Үгийн төгсгөлд өөрчлөлт орохгүй. Der Stift байснаа den Stift болно. Тэр харандаа гэсэн үг. Der Mann байснаа den Mann болно. Энэ нь тэр эрэгтэй хүнийг гэсэн үг. Эрсхүйсний үг тий алгалаар хувирахтаа нэрлэгийн тий алгалд хэвээрээ бичигдэнэ. Das Wort үг гэсэн үг. Das Buch ном гэсэн үг. Энэ үг хариалгын тий алгалд хувирахтаа эр хүсний үгтэй адилхан das Article des Article болж хувирна. Үгийн төгсгөлд мөн эр хүснийхтэй адилхан es нэмэгдэнэ. Das Wort байснаа des Wortes тэр үгний гэсэн үг. Das Buch байснаа des Buches болж хувирна. Энэ нь тэр номны гэсэн үг. Өх оршин тий алгалд энэ үг хувирахтаа das байсан Article dem Article болж хувирна. Үгийн төгсгөлд өөрчлөлт орохгүй. Энэ мөн адилхан эр хүсний үгтэй адилханаар хувирна. Das Buch dem Buch болно. Тэр ном нь гэсэн үг. Accusative буюу гарахын тий алгалд хувирахтаа Article болон үгэнд ямар ч өөрчлөлт орохгүй. Das Wort хэвээрээ das Wort байна. Das Buch хэвээрээ das Buch байна.
Эм хүсний үг тий алгалаар хувиргахдаа D артикл нь хариулгын тий алгалд der артикл болно. Жишээлх юм бол die Tasse аяг гэсэн үг. Тэр аягны гэх юм бол der Tasse болно. Үгийн төгсгөлд өөрчлөлт орохгүй зөвхөн артикл өөрчлөгдөнө. Өгөх оршин тий алгалд die Tasse байсан бол der Tasse болж хувирна. Die Tasse, der Tasse. Тэр аяганд гэсэн үг. Аккузативын тий алгалд эм үг нэрлэгийн тий алгал байдагтайгаа адилханаар бичигдэнэ. Die Tasse ямар ч хувиралт байхгүй die Tasse хэвээрээ бичигдэнэ. Германы олон тооны үг эм хүсний үгтэй адилханаар тий алгалаар хувирдаг. Яг гэвэл хоёулаа адилхан die гэсэн артиклтэй die Tasse эм хүсний үг, аяг гэсэн үг die Tassen аягнууд гэсэн үг. Die Wörter үгнүүд гэсэн үг. Энэ нь эрс хүсний буюу сарм хүсний үг. Die Stifte харандаанууд гэсэн үг. Үндсэн үг нь эр хүсний үг. Der Stift. Олон тооны үг хариулгын тий алгалт хувиргахдаа яг эм хүсний үгтэй адилхан die артикл болж хувирна. Die Tassen байснаа der Tassen болно. Энэ нь тэр аягнуудын гэсэн үг. Die Wörter der Wörter болж хувирна. Die артикл der болно. Тэр үгнүүдийн гэсэн үг. Die Stifte der Stifte болно. Тэр харандаануудын гэсэн үг. Дативын тий алгалд өгөх оршихын тий алгалд хувиргахдаа арай өөрөөр хувирна эм хүсний үгээс. Die артикл нь den артикл болж хувирна. Den Tassen тэр аягнуудад гэсэн үг. Die Wörter дативын тий алгалд орохдоо den Wörtern болно. Үгийн төгсгөлд нэмэгдэж байна. Энэ яагаад гэх юм бол хэрв тухайн үг олон тоонд эрээр юм уу эсвэл ихшгээр төгссөн байх юм бол үгийн төгсгөлд нэмэгддэг. Ингээд die Wörter байсан бол den Wörtern тэр үгнүүдэд гэсэн үг. Die Stifte байснаа den Stiften болно. Тэр харандаануудад гэсэн үг. Аккузативын буюу заахын тий алгалд хувиргахдаа бүгд нэрлэгийн тий алгалт байдагтайгаа адилхан бичигдэнэ. Die Tassen. Тэр аягнууд байсан бол аккузативын тий алгалд адилханаар бичигдэнэ. Гэхдээ өөр утгатай байна. Die Tassen. Тэр аягнуудыг гэсэн үг. Die Wörter хэвээрээ die Wörter гэдэг утга нь тэр үгнүүдийг die Stifte мөн хэвээрээ die Stifte гэж бичигдэнэ. Гэхдээ утга нь тэр харандаануудыг болж хувирна. За ингээд ард байгаа хүсэгтэн дээр би артиклууд тий алгалаар яаж хуурдгийг дахин хураангуул бичлээ. Энэ хүснэг герман хэлний бараг бүх сураг бичгүүдээр байдаг бөгөөд герман хэл сурж байгаа хүн бүхэн энэ хүснэгтийг цээжлэх хэрэгтэй болдог. Энд таач бас цээжлээрэй. Эр хүсний der артикл des, dem, den болж хувирдаг. Эрс хүсний das артикл des, dem, das болж хувирна. Эм хүсний die артикл der, die болж хувирна. Олон тооны die артикл der, den, die болж хувирна.